Толгор төрийн 2234 Их Монгол улс байгуулагдсны 819 Ардын өсгөлийн 104 жил, Дорнод аймаг байгуулагдсны 94 жилийн тойм баярын мэндийг Дорнод нутгийн зон олон та бүхэндээ хүргэж байна. Дорнод дата студ Дорнод аймгийн баяр наадмын талбайгаас үзэгч та бүхэндээ шууд дамжуулан хүргэж байна. Жил бүрийн баяр наадам 7 дугаар сарын 11-12-нд бол тэмдэглэгддэг юм уламжлалтай. Харин Дорнод аймгийн тухайд бол энэ жил зүүн бүсгийн хурд 2025 уралдаан морины уралдаан болохтой холбогдуулсан наадам маань бол өнөөдрийн энэ сайхан өдрүүдэд 29-30-ны өдрүүдэд наадам маань болж байна. Ингээд Дорнод аймгийн баяр наадмын талбайгаас хүрч байгаа өнөөдрийн ярилцлага маань анхны зочид бол идэвхжээлтэй Дорнод аймгийн Матад сумын уугуул морь бүх цоллоочд залуу цоллоочд Оюнбаатар, Отгонбаатар гэсэн ах トゥ хоёртой бид та бүхнийг уулзуулж байна. Тэгээ өнөөдрийн энэ хичээлийн наадмын гол хүмүүсүүд мэдээж бүх морь цоллоочд байдаг. Тэгээд манай Отгонбаатар, Оюнбаатар хоёр маань ах トゥ хоёр. Тэгээ энэ бас өв уламжлалын хувьд бол энэ морь цоллоочд баггүй цөөрч байгаа энэ цаг үед та хоёр маань ах トゥ гээрээ хоёулаа энэ морь бүх цоллох энэ уламжлалаас сэргээж ингэж явж байгаа бас талархах хэрэгтэй байна. Тэгээд хэдэн оноос эхэлж морь бүх цолж гэсэн бэ? Хэн эхэлж цолж эхлэв? Хэндээ нөлөөлөв гэж тийм. За миний хувьд болохоор 2015 оноос эхэлсэн. 7 дугаар ангид байх үеэс эхэлсэн. Дорнод аймгийн Матад сумын ерөнхий боловсрол 7 дугаар анги байх үеэс эхэлсэн. Анх сумынхаа сургуулийн урлагийн үзлэгт язгуур урлагийн төвлөлд ээж маань байхдаа сургуулийн зориг доктор багшаас нэг жижигхэн цаасан дээр морины цол бичүүлээ. Хүүдээ морины цол сургуулнаа гэдэг. Тэгээ тэр цолоо бичүүлээд өөрөө нэг дармалдаж аваад. Тэгээ надад цээжлүүлээд. Тэгээ Аяд ангийн зориг доктор багшаараа тайлбарлуулаад. Тэгээд 2015 онд урлагийн үзлэгтээ ороод тэргүүн байрааслаа. Тэр цагаас эхлэн морь цоллох энэхүү соёлын бит бус уг соёл хүм төрч өөрийнхөө хобби болсон. Тэгээд 2015 17 Дорнод аймаг 18 оноос эхлэн 16 оноос эхлэн Дорнод аймгийн соёл урлагийн газар нэршлэн өөрчлөгдсөн. Соёл урлагийн газар үд бүдэрх хөв соёл гэдэг энэ төслийг хэрэгжүүлсэн. Тэр төслөөр 16 оноос эхлэн бэлтгэгдээд морь бүх цоллох. За дээрэс нь ерөөл магтаат идэх гэдэг энэхүү өв соёлуудыг дээрэс нь уртын дуу гэдэг энэхүү өв соёлуудыг өөртөө суулгаад дээрэс нь Оюнбаатар гэдэг өөрийнхөө дүүдээ дээрэс нь Ариунбаатар гэдэг баг дүү хоёр дүүдээ зааж сургаад зааж сургасныхаа үдсэн дээр даяар энэ үл бүдрэг өв соёлоор бүртгүүлээд энэ соёл чинь 5-6 Дорнодод хэрэгжсэн. Тэгээд дүүдрийгээ цугтаа татан оролцуулаад тэгээд хүртэл ингээд цоллоод морь бүхөө цоллоод ерөөд магтаалаа гэж хэлээд явж байна. Оюнбаатар өлтүүн юм байна тий. За хэдэн жил цолж байна. За миний хувьд 2020 онд үл бүрдрэх хийх төслийн хүрээнд маань бэлдэж орж тэргүүн байр эзэжсэн. Тэрнээс хойш ахыгаа дагаал ингээд эдрээ олон наадмуудад явж зарим үед морь цоллоод өнөөдрийн сайхан баяр наадмын дэмж дээр ингээд ахтайгаа морь цоллохоо сууж байна да. Энэ жилийн наадмаар бол хоёр морь цоллоо тийм. Аймгийн хурдмуудын бүгд хоёр цоллоо. Тэ. Энэ удаагийн их хурд аймаг байгуулсны 94 жилийн их хурд 2025 уралдааныг бид хоёр 3 насаар нь цолно. Тэгэхээр Дорнод аймгийн Сэрлэн сум яриад Бач чулуун гэдэг бид 3 хуваагаад 9 насаа 3 наваа цоллохоор. Түрүүндхийн Отгонбаатар маань хэлж тэр үл бүдгэр өвөг гэдэг энэ төсөл бол Дорнод аймагт бас амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг л дээ. Энэ өвдөгчдийг суралцуулах, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургалтуудыг бол бас нэг улсын цоллоочид энэ ирээд явуулдаг гэсэн тийм. Тэ. Та нарын багш ямар хүмүүс вэ? Тэгээ бидний багш Дорнод аймгаас соёлын газраас багшлах тийм хүмүүс автраад Монгол улсын уртын дуучин улсын морь бүх цоллооч Хүрлбаатар гэж байна. Мөн улсын морь бүх цоллооч Баасуугийн Цэрэн давг. За мөн улсын бүх цоллооч байсан өнгөрсөн Батуулд гэдэг багш маань. Энэ 3 хүн бол Дорнод аймагт ер нь
Доронтой аймгийн 14 суманд энэхүү үйл бүдрэг хийх төслийн хүрээнд нэлээд олон шавндрыг тий сургалт зохион байгуулж шавндрыг үлдсэн. Тэрхүү одоо шавндрын ч гэсэн одоо ингээ сайхан сум орны нутагта морь бөхөө цоллоо. Дээрээс нь аливаа нэг найр наадам боллоо тэрэнд очиж сайхан ерөөлөө гэж магтаалаа. Гэх мэтлээ ингээд үйл бүдрэг хийх соёлын төслийн хүрээнд бид бүхний бэлтгэж гарч ирсэн. Үр гүйж Одоо морь цоллох юм уу бүх цоллох хоёрын ялгаа нь юу вэ? Ялгаатай юу? Ялгааны хувьд морь цоллох нь болохоор одоо яг тухайн стажионд орж ирсэн 5 морийг нэр усыг зуудаж арай нэг цоллох явц нь хурдан темптэй. Тэгээ уянгуулж дуудах. Тэгээ яг тэр хэдэн одоо морь эзэн уяач морийг эзэн уяачтай хамт одоо тэр наадамчаа болонд одоо яг тухайн шинжүүдийг нь бүрдүүлээд ингээд дуудаж сонсох нь одоо тухайн эзнийх нь одоо магнитын морийн магнитын гэх мэтлээ. Цолж байгаа сонсохоор морийг бол аюу тийм гоё уран цэцүүгээр магтаж байгаа нь гоё шүү дээ. Тэ. Яг дугаалах юм бол одоо тухайн яг эхнийх нь удаа болохоор мориных нь эзэнтэй нь хэлж чинь яг дунд үед нь болохоор одоо яг тэр шинжүүдийн хэлж чинь тухайлах юм бол эзэн Чингис хааны ич найбын шаргат өргөн тэндүү магдад нэрдми буян шингэсэн өрнөн уучим цээжэнд бэрэн зогцсон тодорсон тоо сайхан жигтэн сэргэлэн цовоо нэлэрсэн гэдэг одоо яг гих мэтлээ ингээд яг сайхан одоо тухайн морьных нь давхил тэр одоо шинжүүдийг нь бүрдүүлээд монголчуудын одоо зан заншилтай бол шууд холбоотой юм бол одоо монголчууд өөрсдөө мал аж ахуйгаа хэрэгжүүлсэн. Малаа тэр дундаа одоо молор эрдэн морио одоо магтах энэ нь бол энэ одоо цоллогоогоор одоо уран гоёор хэлэгдээд ингэ явдаг юм шиг байна тийм. Миний хувьд Атбаазын хувьд одоо дааг цолж ирсэн. Жишээлбэл одоо нөгөө нэг юу гэдэг штэ. Хамгийн сүүлд орсон даа чинь Баян одоодыг цолж ирсэн. За миний хувьд бол ерөнхийдөө 6 насны мөрөж байна. Маа ах бол Баян одны даагыг болсон. Тэгээ энэ бол Баян одод бол ерөнхийдөө бол аюу хөөрхөн байдаг. Тэгээ өөрмөц байдаг. Тэр нөгөө хэллэгэн ч гэсэн өөр юм байл шүү дээ. Одоо л ерөнхийдөө нэг 4 мөрт явах байхаа. бүхийн цолны талаар ч нэг. Бүхийн цолны хувьд болохоор тухайн бүхийн шинж байдал тэрийг ерөнхийдөө харуулж байгаа. Тэнгүүдээ морин цолыг бол арай уртаар авдаг. Чи ер нь бүх цолж байсан. Бүх цолдог би. Оо за. Тэгвэл чи одоо нэг бүхийн цолыг авсахнаас нэг дуудаач. За би дундаас нь. Мандаа дэвигч мандан батрагч масууга хамшиг тай өргөө цадондо дуулагч өнөтан жидэм баясгадантай аймгийн арслан бацрыгаа ерөнхийдөө бол урт тавдаг ингэрээ ялгаатай тийм Морьныхоос л хамаагүй өөр юм шүү дээ. Өөр. Өөртөө сонгож цаашаа. Аа. Тэгээд тухайн одоо бүхийнхөө бас нөгөө нэг амжилтуудын тэгээд мэдчих хэвээр байна. тий ерөнхийдөө бол тухайн цолыг нь тэгээд ямар компани дээрээс барилддаг уу за тэр одоо хэд шүүгэрж ямар хуу чимэг авсан жишээ нь үлэмж мадрах одоо ингээд төрөл бүрийн цолын чимгүүд байна. Та тэднийг бүгдийг нь мэддэг. Ерөнхийдөө бол тэрийгээ дагаад ерөнхийдөө бол наадмын бүхийг бол ерөнхийдөө бүхэд айгуу дуртай. Би бол бүх цоллохоос өмнө бол ерөөсөө бүхэл үзэх ямар сонирхолтой гэдэгсэн. Одоо тэ бүх цолсноос хойш нэгдэж одоо сонирхолтой болж байгаа. Хоёрдож ингээд татшанаага юм хийж байгаа. Одоо жишээ нь одоо хаана газар одоо ингээд тэр бүхийг цоллохоор боллоо. Тэр бүхийн талаар ямар ч мэдлэггүй байвал бас хэцүү. Тийм учраас ерөнхийдөө бүхийг тэгээ судалдаг гэж. Нөгөө цол болгон өөр өөрийн одоо нэг цоллогоон дээр одоо тодруулдаг тэр нөгөө чимэг өгнүүд нь өөр юм. Заан өөр ч гэдэг юм арслан өөр ч. Амжилтаараа ялгаатай л байна. Тий. Зааныг бол одоо юу гэдгийг ямар хүчтэй заа арсланг бол ямар одоо арслан төгсөж юм байхгүй зүгээр чимгээрээ л өөрөө. Тий чимгээрээ л яриа. Бүх цоллох нь одоо таад болдог. Цээлээр авдаг. Цээлээр. Бүхийн цолны хувьд одоо морины цолноос бас нэг ялгаатай нь морины цолон дээр ч одоо 6 насны
цол гэж өөр тусдаа 6 шиг байна. Баян одоодных гэж байна. Бүхийх төр болохоор одоо тэр өөрсдийнх нь цол чимгээс цолноос шалтгаалаад өөр байна гэж байхгүй нөгөө. Яг Монголын үндэсний бүхий холбооноос гаргасны дагуу яг нэг юуны дагуу. Чи өдөр сархтаа баян одоодыг цолчихсон. Тий, баян одоо цол ерөөдөө 6 нас. Хөөх юм биш. Дээрээс нэмээд одоо 2022 оноос эхлэн бид хоёр бас ерөөлийнх нь одоо тухайн сургалтанд суугаад тэгээд ерөөл бас хэлж сум орон нутгатаа бас хэлдэг байсан. Тэгээ мөн магтаал. Одоо бол яг одоо Монголд бол одоо хамгийн их одоо тэр дундаа энэ соёл урлагийн салбар дотор энэ ардын уламжлалт энэ ерөөл магтаал төвс гэдэг юм бол нэлээд одоо алсарч байгаа, алдарч байгаа юм уу шүү дээ. Тэгэхээр одоо яг хоёр соёлын одоо бит бас өвдөөгчд болж байгаа тийм. Сая ерөөл бол яг одоо уламжлалт зан үйлийн ерөөл гэх юм бол тухайлах юм бол гэрээ ерөөл, дайхны ерөөл, хүүхдийн дайхны ерөөл, гэрээ ерөөл мөн дээрэс нь хормын ерөөл гэх мэтлээ яг уламжлалт ерөөлүүд байна. Мөн тэгээ өөр дээрэс нь нэмээд одоо Монголд байгаа цэцэлж хэлдэг ерөөлчнэрийн өөрсдийн одоо урын сангаас зохиосон ерөөлүүд бол маш олон одоо нэржлэлээр зохиосон ерөөлүүд байна. Одоо Өмнө Говь аймгийн ерөөлч мөг чаргалгын хувьд болохоор одоо 108 ерөөл өөрийнхөө урын сангаас зохиосон тийм ном өгтөл гаргасан. Саяхан Өөрхөнгөө аймгийн 10 ихээр хотод олон улсын ерөөлч магтаачтай наадан болсон тийм. Тэнд одоо маш өргөн дэлгэр тийм сайхан наадан болсон. Өвөр Монголоос 20 гаруй хүн тэгээд 21 аймгаас 9 дүүргээс гээд 170 гаруй ерөөлчид оролцсон. Тэрэнд болохоор Дорнот аймгийн халахгүй сумаас 2 хүүхдээ бие амжилттай оролцоод ирсэн. Эхний 10 шилдэг 16-даа шалгаад тэгээ 8 дугаар аймаг орчихсон. Тийм амжилттай. Тэрэн дээр бол яг үндэсний өв соёлыг одоо соёлын бит ус ерөөл хэл өв соёлыг одоо гаргуй цай эзэмсэн одоо тухайн эхний шатанда өөрсдийн мэддэг дээрэс нэмээ зан уусарт зориуд зохиосон ерөөл байж байна. 3 дугаар шатан дээр болохоор одоо альва нэг сэдв шууд суглуулад тэр сэдвээ 1 минутын хугацаанд бодоо шууд цэцэлж ий. Тэр бол ерөнхийдөө ерөөлч хүний тэрийг суулгачих юм бол бас түгээн дэлгэрүүлэхэд илүү ихээхэн дөхөн нэмэр болох гэж харсан. Өнөөдөр Дорнот аймгийн наадан бол их хурд 25 гэх. Их хурдын үрээ зогсоо явуулж байгаа үзлэгтэй. Тийм болохоор бас морнит гоё явах гэж байна. Өнөөдрийн одоо аймгийн энэ их хурдад оролцож байгаа морнитын талаар чамд ямар мэдээлэл юм бэ? За өчигдөр Дорнот аймаг өсгөн байгуулалт ардын хувьсгалын 104 жилийн Дорнот аймаг өсгөн байгуулалтны түүхэн яруулалт 94 жилийн зүүн бүсийн хурд 2025 уралдаан өнөөдөр 2 дахь өдрөө болж байна. Өчигдөр хурдын хязгаалангийн уралдаан, шүдлэн, сонгомол, дунд насны английн уралдаан өчигдөр зохион байгуулагдсан. За хурдын хязгаалангийн уралдаан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын арай Жүгдрийн Батцоргийн хар төрөө магнат урдсан. Монгол улсын тод манлаа уяач цагаан сумын Ариад Төвдөн жойчдын Батцоргийн ундран адуу Төмөр өсөхийн ууган баяр уяа солинд тааруулсан байна. За аммын үзүүнд болохоор Дорнот аймгийн Чой үлсэн сумын Ариад Цэрэн дөржийн Эрдэнэ мөнхийн шарга аммын үзүүнд хурдлсан. Сая маршал хордогийн Чой үлсний мэндэлсний 130 жилийн баяр наадам төрүүлж хэлэрсэн. Энэ өдрийн баяр цэнгэл наадамд аммын үзүүнд хурдлсан байгаа. Айргийн 3-т Хэнтэн аймгийн Баян утаг сумын угуул аймгийн алдар туяа Цогийн Баатар болтын гол айргийн 3-т хурдлсан. Айргийн 4-т Дорнот аймгийн Хэрлэн сумын аймгийн алдар туяа Сэлэн сайхны галтын бүрэн алдсан айргийн 4-т хурдлж. За айргийн 5-т Говьлтай аймгийн Эрдэнэ сумын Харьяад Бэгц сүрэнгийн гам тулгын хээр бор тус хурдалж уйсан эзэн унсан хүүхэд наадамчаа удмаа баясгсан байгаа. Хурдан хязгаалангийн уралдаан. За хурдан шүдлэнгийн уралдаанд 101 шүдлэн өдгийн шандас орсон байгаа. Түрүү магнад Хэнтэн аймгийн Өмнө Дэлгэр сумын аймгийн алдар туяач Баяр сайхны Баяр хүүгийн хүрэн амын үзүүнд Архангай аймгийн Их Тамир сумын Монгол Улсын алдар туяач Түргэн төрийн гам болтын халтар. Айргийн 3-т Говьлтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгц сүрэнгийн ган тулгын хүрэн. Бэгц сүрэнгийн ган тулга уяач энэ өдөр баярсан өчигдөр 2 үрээ айраг хязгаалан айрагдуул мөн одоо шүдлэн айрагдуулсан байгаа. За айргийн 4-т Дорнот аймгийн цагаан уус юм яриад Бат сайхны Монгол Улсын алдар туяач Бүтэн Бат сайхны аймгийн алдар туяач Бат сайхны соёл бутын хээр
Айргийн 4 турлаад. За айргийн 5 болохоор Говьлтай аймгийн Дэлгэр сумын Содном цэрэнгийн Эрхэн бадмын хээр алзан тус одоо айргийн 5 турлаж мөн одоо уйсээ эзэн унсан хөлтэй баясгсан. Наадамчийн олноо баясгсан байгаа. Сонгомл дундын цуваа одоо хараахан гараагүй байгаа. Өнөөдрийн хувьд болохоор хурдан азарганы уралдаан барайнд орсон байгаа. За одоо араас нь соёол ингээд гэмшлээ одоо өнөөдрийн баяр цэнгэл хөтөлбөрийн дагуу уралдаанууд маань зохион байгуулагдаад байна. За баярлалаа. Тэгээд төлөвлөрийн 2234 Их Монгол улс байгуулагдсны 819, Ардын хэсгийн 104, Дорнод аймаг байгуулагдсны 94 жилийн ойн Баяр наадам их хурд 25 наадмын одоо сурвалжлага маань өнөөдөр одоо ах トゥ хоёр одоо морь богц цоллооч Оюнбаатар, Отгонбаатар нарын ярилцлага та бүхэнд хүрлээ. Сайхан надаарай. Сайхан. За.